За сайн байцгаана уу эрхэм үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний аялал цаашаа үргэлжлэн явсаар Өвсгөл аймгийн Улаан уул сумын нутаг Дархтын 13 овоотой Үлийн даваа гэдэг сайхан газар өдөр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ Үлийн даваан дээрээс энэ сайхан одоо байгалийн үзэсгэлэнт газараас бас мэдчилж байгаадаа туйл их баяртай байна. Тэгээд ийм сэдвээр ярилцъя гэж бодлоо. Энэ бол одоо таны банх бөө болсон тухай яаж бөө болох мэдсэн бэ? Бөө болох гэж одоо ямар зан үйл хийсэн бэ гэдэг энэ талаар яриагаа эхлүүлэе гэж бодож байна. За би бол 2012 онд бөө болж исэн. Анх 13 настайгаас ер нь бол юмыг маш их мэдрэн ганцаараа юм хэрнэ. За hirээний хэл ойлгох юм шиг hirээтэй ганцаараа хэрнэ их юм болдог байлаа шүү дээ. Тэгээ сүүл рүүгээ хийм хараад ер нь унтахаараа л ер нь зоо паркаараа аялж байгаа юм шиг маш их юм зөөдлөн. Тэгэл сүулдэ унтахаас хүртэл имээдэг болцсон. Тэгэл ер нь өдөр нь бас хийм харчих гал ерөөсө оройгоор ер нь хийм хараал. Тэгээ ерөөсө болж өгдөг байсан. Тэгэл ер нь тэнгэртэй болох хэвээр хүн болдог юм билээ. Тэгээд ер нь нэлээд их хүнд цаг хугацааг туулж иж болсон шүү бас л. Тэ. Анх одоо бөө болох юм байна гэдэг мэдээг сонсоод өөрт ямар сэтгэл төрж ирсэн бэ? Би болохоор нэгт бөө болно гэж анх сонсоод маш олон нэр явжсэн. Монголд байгаа баг ихэнх бүнэр дээр очиж ирсэн шүү. Үнэхээр тэнгэртэй юм уу, тэнгэргүй юм уу те мэдээж нэгтэлчээж энэ онгод тэнгэрийн үйлэх хол биш те. Тэгэхээр нөгөө тал дээр хамгийн хэцүү зүйл бол зарим нь тэнгэртэй, зарим нь тэнгэргүй гэдэг айгүй юм ярьдаг гэсэн байхгүй. Тэгээ тухайн хүн бол ерөөсөө дунд нь төөрөгдөж эхэлдэг. Тэгэхээр тухайн хүн өөрийгөө тэмээ үнэхээр одоо ураг удамд онгод тэнгэр залрах ч бол ясан дал юм уу, тусан далын хит хүээс яг залрах гэдэг тийм ээ. Тэгээ зөөд нойронд минь онгодууд минь ажиллаж хайрлаарай гэд. Тэгээ ер нь онгодынхоо зүйлийг бол зүү дээрээ маш их ажилласан. Тэгээ ер нь өөртөө маш их ихтгэлтэй болол ерөөсөө л би онгод тэнгэртэй залрах хэвээр онгодоо ерөөсөө л буулах хэвээр юм гэд. Тэгэл ер нь онгодынхоо зүйлд их шанцсан да. Анх одоо оёг өмсөөл хэцэнгэрэг бариад л бөө болоход яг тэр анхны мэдрэмж ямар байсан бэ? Ер нь бол амар хэцүү. Тэгэл нөгөө онгод тэнгэр яг авах гал би чинь одоо бүх юм бэлдээ зэгцсэн байх та. Онгодоо буулгах гал тийм ээ хангаад очсон их төвдгэн дээр. Тэгэл өөрөө ирэхгүй сап гэл ерөөсө бид орж ирж шít. Тэгэл ерөөсө дуу хоолойг маань барайл ерөөсө бид өөрөө ирэхгүй ингээл онгодоо толсоож сайхан. Тэгэл ер нь тэр мэдрэмж бол хамгийн гоё мэдрэмж. Би анх авсан тэр мэдрэмжийг ерөөсө мартдаггүй. Тэг хамгийн сайхан мэдрэмж. Тэг онгодоо бөөштэй буухтаа сайхан үүлээ хийн, буян үлийг хураан, тахлах үлийг гүйцэн, одоо ураг удмынхаа үлийг сайхан цэгцлэн, улаажийнхаа амьдралыг сайхан төвхнүүлэн, зам мөрийн сайхан цэгцлэн, хүн тос олснороо буян сайхан эргэж ирнэ. Ер нь бол аюулгүй мундаг өөрчлөлтийг би бүү олсноос хойш авсан. Миний амьдрал бол хувийн амьдрал болон онгод тэнгэрийн үйл маш сайхан явдаг. Тэгэхээр бөө хүн чинь ерөөсөө хүний үлэн дээр нь алдаж болохгүй, бүдэрж болохгүй, аюулгүй хариуцлагатай шүү дээ. Хүний төлгөн дээр алдаж болохгүй, төлгөн дээр тулгуурлаад заслыг хийдэг учраас засал номыг дутууг үзэж болохгүй. Хэрэг засал ном дутууг үзэх юм бол өөрөө эргүүлээд маш том асуудал ундаг байхгүй. Ер нь их эрсдэлтэй. Байгаль их дэлхийд байгаа одоо тийм амьтаа олгоны бөө хүмүүс чинь шүтэж уулдаг хангаагаас сайхан хүчийг авдаг шүү дээ. Тэ? Тэгэхээр бөөгийн амьдрал нэг талаараа бол асар их хүч эрчим энерги нөгөө талаар маш их үүрэг хариуцлага нөгөө талаар маш том цэрийг авч явдаг. Улаач хүмүүс бол буулгах ёстой цагт нь онгодоо буулгана, ундаалах ёстой цагтаа буулгана. За тэгэл ерөөсө тахлах үлийг бид нар гүйцэтгэсэн байх ёстой. Маш их зүйлүүдийн ард гарч иж бид нар чадал үлийг хураадаг. Тэрнээсээ онгодын хоёрыг дуулах өмсөл нэг жилч болоогүй тахлах үлийг хийх явж ерөөсө болдгоо байхгүй. Тэр чин шатараалтаа маш их зүйлийг авч явнаа. Одоо ингээд олон жил одоо ингээд хүний үйл хийгээд явхад эргээд ингээд бодоход ер нь бөө болсны сайхан ер нь юу нэдэг? Хамгийн сайхан буян хурааж шүү дээ. Сайхан нөө хүний үйл хүний хэрэг бүтэл өөр хэрэг бүтнэ гэдэг. Бусдын хэрэг бүтэл өөр хэрэг бүтнэ гэж сайхан үг шүү дээ. Тэгэхээр нөгөө буян үйлийг хураана гэдэг чинь өөр аюулгүй мундаг зүйл байхгүй. Энэ амьдралдаа хүн болгоо ирээд буцахтаа дараагийн төрлийг өөрөө бүтээж шүү дээ. Гэтэл ядаж энэ амьдарч байгаа хугацаанд өөрийнхөө амьдралын зургаар амьдрахаас гадна буян үлийг хурааж одоо өөр хүүхдээ хүртэл ядаж тийм ээ буян үлийг эцэг эхээ хураасан буяныг авч явна гэдэг чинь аюул чухал зүйл шүү дээ.
Тэгэхээр би ер нь бол бөөсөндөө маш их бахархаж явдаг. Миний амьдралын хамгийн том энэ амьдралаас авсан маш мундаг зүйлийг онгод тэнгэрээ залсных. Өөрт буудаг одоо онгодуудынхаа тухай бас одоо ярьж болох зүйлийг ярьж болох уу? Болон над дээр 2 харын зайран бун, 1 удган юм маань бун. Ер нь бол толгой онгодууд маань ер нь хатуу харын үлэндээ орно. Дахлах үүлүүдийг ер нь бол манай 2 дахь онгод голчилж үлээ хийдэг. За тэгээ барианы 1 удган юм бун. Тэгээ ер нь бол харын онгодод ер нь хатуу штэ. Бас эмээх бас цээр ёс алдах юм бол маш аюултай зүйл байх. Улаач хүний одоо тангараг гэх юм уу, сахиж явах сахил одоо дээдлж явах зүйл гээд байдаг бахал та. Тэр тухай та бас өөрийнхөө бодлыг ярьж. Ер нь бол улаач хүн гэдэг бол тийм ээ арх сархтын үйл гэл ерөөсөө маш их зүйл эсэртэй биш. Арх сархад ерөөсөө өртөж болохгүй газар шоноглож болохгүй. За тэгэл буруу зүрийн хүмүүстэй нөхцөж болохгүй гэл ер нь маш хатуу үлийг авч явдаг. Цээр гэж бас байгаа. Улаач хүн өөрийгөө ер нь сэвтүүлээл өөрөө асуудалтай байх юм бол онгод бас баалгах, онгодын барианд орох бас маш том асуудлыг дагуулдаг байхгүй. Тэгэхээр зарим нэг хүмүүстэй ер нь ингээ хандаад хэлэхэд бас нэг зүйлүүд байгаа байхгүй. Их сайхан онгод тэнгэрт бол сайхан онгодоо сайхан зөв сайхан буулгаад аваа явах хэрэгтэй. Нөгөө тал дээр одоо онгодтой гээд ингээд өндийлгээд багш нар нь ингээ хайцсан маш олон юм шүү дээ. Айгу хэцүү. Тэгэхээр энэ дээр яагаад ингэж юм гэх юм бол нэгэнт ингээд одоо шавьгаа өндийлгцэн багш хүн ер нь бол тухайн одоо шавьгаа тийм ээ зам мөрийн замчлах гэж одоо энэ онгод тэнгэрийн үлээ сайхан замчилж өгж ийж яагаад ингээ өндийлгч шууд ингээ хайчиж чинь тийм ээ тэр багшийн үүрэг хариуцлага гэдэг зүйл хаана яваад байна. Гэтэл онгодын хуйг дуулгаа хүмүүсчүүд өөртөө итгэл авахгүй онгодоо залж чадахгүй онгод нь бүрэн заларч чадахгүй маш олон хүмүүс шүү дээ. Яг одоо энэ онгодын үлээ яаж авч явах вэ тийм ээ маш их ганцаарддаг. Тэгэнгүүтээ багш гэдэг хүнийхээ одоо нэрийн доор л явж идэг. Тэгэл нөгөө олныг дагаад ер нь маасыг барь яваад идэг. Гэтэл тухайн хүн чинь өөрийгөө олж ураг удмынхаа үлийг сайхан зохицуулж өөрийнх нь амьдрал сайхан төхнөх хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр хүн өөртөө бүрэн онгод залрахгүй байхад өөртөө итгэлгүй бол үүлийг гаргаж чадахгүй. Тэгэхээр л нөгөө буруу зүрх үйл залж яваад байгаагийн нэг шинж ахгүй шууд. Тэгэл эцсүүлд нь онгодоо буулгах чадахгүй. Ингээл гэртээ ингээл өмсгөл дуулгаа ингээд өлгөө тавьчихсан айл гэдэг шүү. Тэгээ эсвэл өөрөө ингээд арх сархтын одоо үлэнд орчихсон тийм ээ. Эсвэл салд сарнсан, эсвэл тийм ээ одоо маш олноороо ингээл дээд тэнгэртээ хайлж байгаа буруу зүрх авч яваад ураг удмаа асуудалд оролцсон маш их хүмүүс байдаг. Гэтэл одоо шавь нь ингээд дээд тэнгэртээ хайлчаад байхад багш нь тоодгүй. Ар гэрийнхэн залгаад одоо ингээ өмсгөлт одоо онгод тэнгэрийн үүлийг яах вэ? Одоо энэ шүтэн тахлыг яах вэ гэдээ асуухаар блоглоо алга болцсон. Би одоо мэдгүй та нар чиглүүл гэдэг маш олон хүмүүс байдаг. Гэтэл тэр багш гэдэг хүн ер нь бол гарын 5 уранд багцсан чанартай хэдин шавьтай л ах хэрэгтэй шүү дээ. Та томшгүй баахан 100 200 шавьтай түүхэндээ ч тийм зүйл байгаагүй. Гэтэл тэр чанаргүй олон шавнар дунд өөрийгөө олоогүй маш олон хүмүүс байгаа. Тоондоо биш. Ер нь бол чанартай ах хэрэгтэй. Өндийлгэж байгаа шавнарыгаа ер нь бол чадал чансаа үлийн ер нь жил болгон ахиулж ер нь үзэж явах хэрэгтэй. Гэтэл ерөөсөө тэгдэггүй. Хүн харахад нэг л олон шавьтай. Гэтэл нөгөө шавь гэдэг байгаа зүйл нь ерөөсөө ямар ч өөрийгөө олсон юм байдаггүй. Зүгээр л нэг хүн харахад онгод тэнгэрийн үйл хэц хэнгэрэг барьсан л хүн шүтэн дахил байгаад идэв. Гэтэл ээж шидийг харсан ч юм байхгүй өөрийгөө ч олоогүй юм хүмүүс л зөндөө байна. Та шавьтай юу? Би шавь байхгүй. Ер нь бол шавь гэдэг зүйл бол арын дааж явж багш хүний өөрийг хариуцлах гэдэг өөрөөсөө дээш илүү одоо тийм ээ шавь босгож ээж тухайн багшийг багш гэж үзсэн шүү дээ. Тэгэхгүй тэгэл нөгөө одоо ингээл олон дунд чинь би л олон жил бүүлсэн ингээл нөгөө өндийлгсэн шавнарыгаа хад үзэл доош нь жоохон ингэсгийг хэдийдэг маш олон хүмүүс байдаг. Тэгэхээр ерөөсөө тэгж болохгүй. Онгод тэнгэр залж байгаа хүн болгоор аюу мундаг дээд тэнгэр үзэлтэй ер нь бол онгод тэнгэртэй хүний дээр нь хүртэл сууж болдгоо шүү дээ. Ер нь харж дааж авсан тэнгэртэй хүмүүс чинь цаанаа өөр идэг. Тэгэхээр ёсоо мэдгүй шинэ өндийлгсэн шавнарыгаа доош нэгээл янз бүрээр болгоод идэг маш олон хүмүүс идэг.
Монголд их олон бөө төрж байгаа. Тэгэхээр чанартай чанаргүй олон шавнар байгаа. Тэр олон одоо олонний танил болсон бас өчнөө олон шавтай 100 200-аар яригдж байгаа шавтай хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн над дээр хандаж ирдэг. Би ингээд ангад ингээр буудаггүй багштай хэлэхээр чи зүтгэхгүй байх, хичээхгүй байх. Онгоч угаас аяанда бууна гэж тоохгүй байна. Одоо би яах вэ гэдэг. Багш гэдэг хүн яг юу хийж байна гэдэг зүйл байхгүй. Тэгэл сошиалар болохоор маш их зүйл яриад байдаг. Шавнар нь ингээд наан цан хүмүүс төр ирээд идэг олон хүн биш үү. Тэгээ одоо миний мэдхийн бүү болоод нэг гал дээр бүү болоод 7-8 өдөр өнгөрцөн айл биш. Ерөөсөө бүү болоод бүтэн амьдралтай нэг ч хүн байхгүй. Бүгд салсан, сарнсан, архинд орсон, эсвэл тэгээд бүгдээрээ л өнгөрсөн араасаа. Буруу зүйлийг залж яваад ивэл өөртөө асуудалд орно. Төмний үлийг дутуу гүцээгээд ивэл өөрөө төлөөсөнд явна. За нөгөө талаар ураг удмаа маш том эрсдэлд оруулна. Тэрийг ерөөсөө тооцоолдоггүй. Буянтаа сайхан буурал онгодуудынхаа үлийг гүйцээж чадахгүй гэдэг бол айгүй харамсалтай л да. Онгодын буян өөрөө айгүй агуу. Хамгийн мундаг. Онгод тэгэл ярахаар одоо ингээл би бол одоо ихэнх хүмүүс тэгж ойлгодог. Би бол ойлгохдоо ингээд өөрийнх нь ууг удмын одоо хэдэн үеийн дээрээс амьдарч байсан одоо хүний оюун ухаан гэж би бол ойлгодог. Тий, ер нь л онгодууд маань хэд хүнээс тийм ээ ясан талын мөн цусан талын хэд хүнээс залраад ийн гэдэг бол айгүй чухал шүү дээ. Тэр ерөөсөө тэр сүнсэн бие өмөт хөрөл заларж исэн онгодын сүнсэн бие улаарч заларж ир тэгжээж одоо өмнө төрөлдөө хийж гүйцээгээ гүйцүүлээ дараагийн төрөлдөө үр удам хааж одоо тахилга үлийг гүйцээж төмний төлөө зүтгэх гэж онгодууд заларч тухайн улаачаагээ товлж штэ. Тий. Тэгэхээр ер нь бол сэтгэл эмзэглээд байгаа зүйл гэвэл шин өндийж байгаа шавн одоо ингээ багшаа барилдаж байгаа хүмүүс багшаа зөв сонгох хэрэгтэй. Ер нь бол багш гэдэг хүн ер нь бол ерөнхий ямар байна. Тэнгүүд одоо ингээл нөгөө жишээлбэл одоо өөрсдийнхээ гарт оруулж штэ. Чи одоо энэ онгодын үлийг авахгүй бол ураг удмаас чинь тийм өнгөрөх нь. Чи өөрөө тэнгэр талих нь гэдэг ч юм уу. Ийм ярьж идэг. Эсвэл одоо чи надтай одоо үр төрөнд орох юм бол чадал үлийг хурааж авч гэдэг юм уу. Ингиж хүнийг ингэж эвгүй байдалд оруулчихдаг. Гэтэл нөгөө сүсгтэй хүмүүс маань за ерөөсөө л энийг авахгүй болохгүй юм байна гэдэг зүйлийг бодож эхэлдэг. За тэгэл нэг хүн дээр очихоор онгодтой гэл нэг хүн дээр очихоор онгодгүй гэдэг дунд нь тухайн хүмүүс төрөлдөж эхэлдэг. Нэрэж тийм болоо гэд. Гэтэл тухайн хүн өөрөө удмын онгод залрах чинь өөрийн зүүн сонгаар тодорхой хэмжээнд үлийг харуулах ёстой. Цаг нь болох юм бол бүх зүйлээ харуулдаг. Тэгэхээр өөрийн дотоод сэтгэлийг чагнах дотоод сэтгэлдээ маш их зүйлийг онгодтойгоо ярилцах хэрэгтэй. Буухстай онгодод буух газараа буудаг. Өнгөрсөн мянганы сүүлийн одоо 80-аад оны, 70-аад оны, 90-аад оны улсууд маш их бүү болж тодорсон юм шиг санагддаг л та. Энэ нэг юм давлгаа яваад байна уу? Энэ цаг үеийн юм байх хэрэгтэй юм болов? Ер нь бол нэг хэсэг маш олон бүтэрсэн шүү дээ тий. Тэгээ одоо тэгээ ер нь ихэнх нь шүүгдэж шүү дээ. Ер нь бол шүүгдэж байгаа. Тэгэхээр би зарим хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй. Чанар гэдэг зүйлийг маш олон бөөнөр ёс ёсороо ингээл хийж штэ тийм. Тэгэл тэн дээр ингээл ер нь бол зах замраа байхгүй маш олон асуудал үүдэн штэ. Хоорондоо одоо тийм ээ арх сархтын үлээгөө эсвэл онгодууд нь буучаал арх сархад үртчээл янз бүрийн хараалж чадах тийшээ хийж ийшээ хийж ингээд сууж идэг. Гэтэл бөө хүн бол ер нь хараалж чадах үлийг хийж болдгоо маш том цээр хийдэж штэ. Хараалж чадах үл хийх юм бол эргээд тэр тавьсан сум байран дээр гэдгийг ерөөсөө өөртөө мэдчихэж яагаад ингээд хин нэгэн лугаа хараал хийгээд идэм бол би ерөөсөө ойлгохгүй. Гэтэл одоо тийшээ ч нийлж үйл хийж ийшээ ч нийлж хараалж чадахгүйх чинь гэдэг ингээд яриад идэг те муу талаараа их өвчтсөн. Тийм бас байж болохгүй гэж би боддог. Ер нь онгодууд гэдэг чинь буян хурааж төмний төлөө зүтгэх сайн сайхны төлөө онгод залардаг болохоос хин нэгэн лөө хараалж чадах хэлгээл хин нэгнийг өхүүлэн хатна гэл ураг удмар чинь самарна удмын чинь самар тайвна голомтын чинь самарна гэл хараагаад идэг маш олон хүмүүс шүү дээ. Тийм зүйл ярьж байгаа хүн бол онгодын үйл нь зөв бол яваагүй гэж харна. Ойлгомжтой байдаг. Үнэхээр онгод тэнгэрийн үйл залж яваа хүн бол тийм үг амнаас нь хэлэх нь байтугай бүр цээрлж явдаг гэсэн таахгүй. Тэгэхээр буруу зүрөө яваад ийл онгодоо баалуулна, онгод тэнгэр нь залрахгүй бах. Ер нь аюу тум асуудал ураг удмыг ер нь чирэн штэ. Хамгийн аюултай. Та бас түрүү хэллээ л дээ энэ олон одоо шав босгосон бөөнөр байна гэж тэгж байна.
Одоо миний бас мэдхээр ингээд бүү болсон уу гэхээр болсон ч юм шиг болоогүй ч юм шиг нэг юм бэлдээд ингэсэн яг онгод нь буусан буугаагүй ч мэдэхгүй. Одоо бас яг үйлээ ингээд яг яаж хийхэж мэддэггүй маш олон хүмүүс байдаг юм шиг санагддаг л да. Нэг хэсэг чи одоо баг луугууд дотор л нэг бөө айл болдгонд бөө төрж ийн л гэдэг байсан. Тэр дотроос ингээд одоо яг үйлээ цаашаа хийгээд яаж явах мэдэхгүй зогссон байгаа холуун байгаа болов гэж бодож чинь тэд нар тандаад одоо зөвлөгөө өгөх боломж байх уу? Ер нь бол байгаа штэ. Одоо ингээд айл болгон цайхан ингээд аав ээж нь ингээд бүр тэтгэврийнхаа зээлийг аваад одоо нэрэл удмын онгод мань залрах гээд байгаа юм болов уу гэд бүр ингээд машин дээргээ зараал тийм ээ. Удмын онгодоо тосож авахгүй сайхан сүсгэлээл нэг онгодоо залаад авдаг. Гэтэл нэг онгод нь залардаггүй. Нэг хүүхэд нь өөртөө итгэл авахгүй. Баахан шүтэн дахил өмсгөл зүсэх бэлтчихэд идэг. Удмын ах дүүсэн за одоо үүлээ их юм болов уу хараад идэг. Нөгөө хүмүүс өөрөө зүсэг байхгүй. Шүт нөгөө өөртөө нь онгод залрахгүй болохоор яаж ч онгодоо буулгах уу? Итгэл үнэмшлээ алдчихсан. Тэгээ маш их ганцаарддаг. Өөр хүнд хэлээ ойлгодоггүй тэрийг. Дотроо шаналаад идэг. Багштай хэлэхээр чи хичээх ёстой, зүтгэх ёстой гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ хүмүүс бол маш том алдаа гаргасан. Тэр өндийлгэж байгаа шавь одоо өндийлгэж байгаа багш нь гэдэг байгаа хүн одоо яг яаж тэр үлийг босгож ийн гэдэг би ерөөсөй ойлгодоггүй. Тэгж ерөөсөй болохгүй юм байгаа шүү дээ. Хүний амьдралыг ах トゥ төрөөс одоо удмаар нь ер нь бол асуудал оруулж шүү дээ. Тийм. Тэгээд одоо ер нь бол бөөнөр дунд маш олон хохирогч идэв шүү дээ. Маш олон хохирогч. Энэ бол чимээгүй нүдэнд харагдахгүй, ил тод даалд өчнөө юм байна. Тэгэл багш нар нь болохоор нэг л их аймаар одоо тийм ээ тэдэн шавтайгаа гайхал нэг л их юм яриад идэг. Гэтэл шавнар нь өөрсдөө арга ухааны болохгүй явж штэ. Гэтэл тэр тогоон донд юу болоод байгаагаа багш нар нь мэдэхгүй жиж тэр болон шаваар яах вэ? Ганц шаваа чанартайхан шиг өндөлгөл ер нь гарын 5 өрөөнд багцсан шавтай хэрэгтэй штэ. Дээр үед бол тэгж хэдэн зуугаараа шавтай одоо тийм Монгод бол би харж байгаагүй түүхэнч байхгүй. Та шав босгоно гэж боддгоо. Би бол гарын 5 өрөөнд багцсан 5 шавтай л болно. Тэгтээ ер нь бол чадал чансан онгодыг авч явна гэдэг чинь өөрийнх нь төвчээр хатуужил маш их зүйл шүү дээ. Өөрөө шантраал дундаас нь янз бүр болоод тийм ээ онгодын үлийн ард гарч чадахгүй бол маш их хэцүү. Багш хүннээс бас өөрөөс нь бас хамаарах, шав хүннээс өөрөөс нь бас хамаарах маш олон зүйлүүд байна шүү дээ. Өөрөө итгэл үнэмшил байхгүй, өөрөө сархтын үлнээс гарч чадахгүй. За тэгэл өөрийнхөө сепортогтой янз бүрийн юм тутгалтай яваад тэгэл өмш боломжгүй. 1000 сайхан онгод залрах га тухайн хүн өөрөө тийм бол хэцүү байдаг байхгүй. Удам дотор онгод байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө зарим удмын хүмүүс нь удмынхаа онгодыг тоодгүй. Тийм маш олон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл эсвэл энэ тентгээ өөр бүүнэр дээр очиад. Тэгэхээр тэр онгод нь удам дотроо тийм ээ. Одоо удмынхаа үүлийг зэгцэлгээ заларчаад идэг. Гэтэл нөгөө удмынх нь өрс нь ерөөсө тохоод өчж очдгоо маш олон хүмүүс байдаг. Ерөөсө тэгж болохгүй юм байна. Уг нь бол очиж цаахан тохоод өшиж онгодынхаа үйл мүлийг ер нь бол удмын өрсийнхаа төлөв үлийг гүцэх заларч хахад бас тийм томжирг гэж болохгүй байхгүй. За сайхан ярилцлага хийсэн танд маш их баярлалаа. За. Тэгээд бидний аялал цаашаа үргэлжлэсээр байна. Дараагийн одоо өөр газруудад өөр сэдвүүдээр та бүхэнтэйгээ уулзах болно.